Удаан хүлээсний эцэст Steel Ball Run аниме эхний 3 сарын 19-нд Netflix-ээр цацагдсан. Энэ ангийн уралдааны эхний стейж буюу манганы 11 чаптерыг 47 минутын урттай нэг анги болгосон байсан юм. Steel Ball Run рэйсの開会を宣言する! Хэдийгээр бүхэл бүтэн 11 чаптерыг багтаасан ч гэлээ Sandman-ы түүхээс эхлээд анимед багтаагүй зүйл цөөнгүй. Гэхдээ энэ анги үнэхээр үзүүштэй, бодсноос маш сайн анги болж чадсан. Дөрүүдийн танилцуулга сайн, зураглал анимашн бодсноос хамаагүй чанартай. Дуу оруулах ногт урам хугалаагүй, хөгжим болон саунд эффект маш өвөрмөц. Нэмээд стейж 1-ийн барианд орж буй хэсэг жинхэнэ огшоож чадсан. Наранда! Ёнкига наранда! За тэгэд мэдээж энэ анги үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч, My Animalist дээр гэхэд эхний ангиараа шууд нэгдүгээр байрлал орж чадсан. Free Run фэнүүд review bomb хийгээд буцаад нэг рүү орцсон л болохоос. За тэр ч яхав хамгийн гол нь Steel Ball Run эхний ангиа үзсэн фэнүүд дараагийн ангиа тэсэн ядан хүлээж байтал одоо хүртэл гараагүй. Бүр хизээ гарах нь ч тодорхойгүй байдалтай сууж байна. Уг нь бол анх зарлахтаа эхний ангийг 47 минутын урттай байхаас гадна цаашаага weekly гараад явна гэж байсан. Нэгэн цагт бараг аниме болоход хамгийн хэцүү жожо гэж яригдж байсан цуврал ингээд эхний анги нь гарчихсан ийм чанартай болсон гэхээр нэг бодлын бас олзуурхмаар. One Punch Man season 3 шиг болчихгүй л бол фэнүүд бид хичнээн хүлээсэн яг хамаагүй л дээ. Гэхдээ л ядаж тогтсон хуваар байвал хүлээхэд арай амар. Ямар ч тач 3 сарын 28-нд Anime Japan 2026 арга хэмжээ болсон. Үүн дээр Steel Ball Run-ы stage event болох байсан учраас фэнүүд үнийг хүлээж байсан юм. За өнөөдрийн бичлэгтээ маань Unitel Group хамтран ажиллаж байна. Unitel Group нь хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж, цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн кампанит ажлыг хэрэгжүүлж байгаа. Кампанит ажлын гол онцлог нь кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх, үлгэрийн түүхүүдээр дамжуулан ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр хүргэж буй явдал. Нөгөө талаар цахим орчны эрсдэл зөвхөн насан туршидад бус хүүхдүүдэд ч бас хамаатай асуудал болж байгаа. Олон хүүхэд онлайн орчинд танихгүй хүмүүстэй харилцах, мэдээлэлээ хуваалцах зэрэг эрсдэлтэй нөхцөлд орж олдог. Тэдний итгэдэг нөхөрсөг Peter Pan бодит амьдрал дээр биш зөвхөн үлгэртэл байдаг гэдгийг та бүхэнд сануулъя. Өөрийнхөө, дүүгийнхээ, эсвэл хүүхдийнхээ дижитал хэрэглээнд илүү анхаарал хандуулж, зөвхөн баталгаад их сурвалжаас мэдээлэл авч байгаарай. Хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. За тэгэд ямар тач Anime Japan 2026 арга хэмжээ болдгорооч боллоо. Уралдааны Stage 2-ын шинэ тейзрийг энэ үеэр цацсан. Stage 2-ын маш чухал хэсгүүдийг үнд харуулсан ба хамгийн хүлээж байсан дараагийн Stage-ийн 5-ыг зарласан юм. Энэ бол зүгээр л 2026. Яг юу гэсэн үг юм бэ те? Энэ ондоо гарна. Гэхдээ хизээч байж магадгүй гэж байгаа юм шиг. Ер нь бол дараагийн хизээ гарах нь мэдэгдэхгүй. Нэмээд Stage 2-ын энэ ойлгомжгүй товоос нь болоод яг одоо интернет бараг л дэлбэрч байгаа. Ялангуяа JoJo-той холбоотой юм үздэг уншдаг хүмүүс бол бүр илүү мэдэрч байгаа. Анимег ахлан ажиллаж найруулж байгаа Kimura Yasuhiro хүртэл энэ талаар ярилцлага өгсөн байлээ. Kimura Yasuhirog мэдэхгүй хүн байх юм бол Part 5 буюу Golden Wind дээр найруулагчаар ажиллаж байсан аниматор. Golden Wind-ийн production дууссаны дараа Warner Bros-ийн продюсерүүдэд өөрийн биеэр Steel Ball Run-ыг найруулмаар байгаагаа мэдэгдэж, одоо ингээд тэр хүслэнд биелэлээ олчихсон явж байгаа уран бүтээлч. 3 сарын 20-нд нийтлэгдсэн энэхүү нийтлэлд ерөнхийдөө Steel Ball Run анимег хийхэд ямар бэрхшээл чаленж тулгарсан талаар байсан бол ярилцлагын төгсгөл сэтгүүлч дараагийн анги хизээ гарах вэ гэж асуусан юм. Харин Kimura Yasuhiro үнд би ч гэсэн хурдан үзмээр байгаа. Харин хизээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ердөө ганц анги хийхэд маш их хугацаа зарцуулдаг. Гэхдээ продакшны ажил ямар ч асуудалгүй явж байгаа. Би ч гэсэн та бүхэнтэй адил бүрэн дууссан ангийг үзхийг тэсэн ядан хүлээж байна гэж хариулсан. Бүхэл бүтэн найруулагч нь хизээ гарахыг нь мэдэхгүй байна гэдэг бол Netflix гэдэг том дарга ямар том эрх мэдэлтэй schedule буюу хуваараа зугаргаж чадахгүй байгааг нь л илэрэл. JoJo Part 6 буюу Stone Ocean-аас эхлээд JoJo маань зөвхөн Netflix exclusive гардаг болсон. Netflix нь бусад стриминг үйлчилгээ үзүүлэгчдээс ялгаатай нь binge модель буюу олон ангит бүтээлийн бүх ангийг нэг дор оруулдаг модельтэй. Үүнд давуу талч бий, эсэргээрээ маш том сул талч бий. Гэхдээ миний хувьд үүнийг илүү сул талтай модель гэж хардаг. Өмнө нь HBO-ийн тухай бичлэг дээр хальтхан ярьж л байсан. Аливаа олон ангит уран бүтээлийг week to week үзээд явах нь өөрөө цаг хугацааны хувьд ашигтай, тухайн 7 хоногт гарсан ангиа тархиндаа шингээх хугацаатай, нэмээд хүмүүстэй ярилцаж хилцүүлэг өрнүүлэх нь уран бүтээлийг илүү их таашааж, appreciate хийхэд маш их нөлөөлдөг. Харин нэг шөнийн дотор binge watch хийсэн цуврал хэсэг хугацааны дараа мартагдаад өнгөрөх нь элбэг байдаг. JoJo-гийн хачирхалтай адил явдлыг Netflix exclusive гарах эрхийг авсны дараа Stone Ocean цувралыг 3 хэсэгт хувааж гаргасан. Эхний 12 ангийг нэг дор 2021 оны 12 сарын 1-нд цацсан бол дараагийн 12 ангийг бараг 1 жилийн зайтай буюу 2022 оны 9 сарын 1-нд цацаж, үүнээс 3 сарын дараа 2022 оны 12 сарын 1-нд үлдсэн 14 ангийг гаргасан юм. Ер нь бол schedule-ийн хувьд мөн л асуудалтай цуврал болсон.
Эхний 12 ангийг үзсэн үзэгчид бүхэл бүтэн 1 жилийн дараа үргэлжлэлийг үзэхэд нэгт бүх зүйл мартагдсан, хоёрт цувралын хайп бүхэлдээ унсан байсан юм. Уг нь бол Stone Ocean-ы хувьд анхны эмэгтэй JoJo гэдгээрээ мөн үндсэн ертөнцийн сүлийн бүтээл, цааш үргэлжлэх Alternate Universe-ийн сүрийг тавьж байгаа гэд маш олон онцлог бий. Зарим фэнүүдийн хувьд хамгийн шилдэг партнч гэж явдаг. Тийм л чухал бүтээл байсан. Гэвч Netflix-ийн binge модель нэмээд ямар ч утгагүй скежүүлээс нь болж энэ цувралыг таашаах хүн илт багассан юм. Нэмээд энэ хураас нь болж цувралын пейсинг буюу хэмнэл нь өөрөө жаахан асуудалтай болсон гэхэд буруудахгүй. Уг нь бол өмнө JoJo-гийн фэнүүд тав туулганыг JoJo Friday гэж нэрлэн Happy JoJo Friday гэж тэмдэглэх нь олгүй байдаг байлаа. Учир нь 7 хоног бүрийн баасан гарагт JoJo-гийн шинэ анги цацагддаг. Фэнүүд шинэ анги үзсний дараа сошиал медиагаар тухайн ангийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мангатай харьцуулж, мем хийдэг байсан. Ингэснээр өмнө хэлсэнчлэн үзэгчид бид анги бүрийг тархиндаа сайн шингээж чаддаг байсан. Эхний 5 парт бидний сэтгэлд илүү хоногшин үлдсэн байдгийн шалтгаан нь ердөө л энэ. Харин Steel Ball Run-ы хувьд фэнүүдийн хамгийн хайртай партуудын нэг. Энэ бүтээлийг weekly гараад явна гэж зарлагдахад нь хувьдаа маш их баяртай байсан ч одоо яг ямар байдалтай байгааг харал та. Уг нь бол JoJo Friday эргэн ирж байна уу гэж харж байсан ч тийм байж чадахгүй юм шиг байна. Гэхдээ үүнийг JoJo-гийн анимыг хийдэг студ David Production болон найруулагч, аниматор, уран бүтээлчдийн буруу гэж огт харахгүй байгаа. Мэдээж чанартай бүтээл хийхэд цаг хугацаа хамгийн чухал. Асуудлын гол цөм нь өөрөө Netflix гэж хараад байгаа юм. Өмнө нь Stone Ocean-ы хайпыг яаж алсан? Одоо фэнүүдийн хамгийн хүлээлттэй цувралын дараагийн анги хизээ гарах нь ч мэдэгдэхгүй, зүгээр нэг он тавьж сууж байгаа нь харамсалтай. За тэгэд Steel Ball Run-ы эхний анги та нарт ямар санагдсанаа, бас энэхүү асуудал дээр ямар байр суурьтай байгаагаа доор комент хэсэгт үлдээгээрэй. Үзэгчд маань Steel Ball Run-ы тухай бичлэг хийгээрэй гэж их бичсэн байсан. Энэхүү манганы хувьд бүх цаг үеийн шилдэгүүдийн хэмжээнд яригддаг бүтээл учраас та бүхнийг өөрөө уншаасай, эсвэл огт мэдэхгүй байж байгаад аниме үзээсэй гэж хүсэж байна. Миний хувьд мангатай холбоотой зүйлийг спойлдож ярмааргүй байна. Харин өмнөх партуудтай холбоотой бичлэг хийх талаар бодож байгаа. Гэхдээ яг хизээ гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор лайк, subscribe дараад хүлээж аваарай. Мөн манай суугийн үйл ажиллагааг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн нэлгэх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.